За сайн бацгаана уу. Өнөөдрийнхөө лайв хичээлийг ингээд эхлэе. Өнөөдөр бидний ярилцах сэдэв маань тэгэхээр гэр бүлдэх хосуудын харилцаа, хайр хүндлэлийн хил хязгаар гэж юу вэ гэдэг талаар би та нартай ярилцахаар шийдлээ. Намайг танихгүй хүмүүс би өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life and Love Coach чиглэлээр ажиллаж амьдарч суралцдаг тийм нэгэн хүн байнамаа. За тэгээ өнөөдрийнхөө сэдэвтэ оръё. Яагаад би энэ сэдвийг сонгосон бэ гэхээр зэрэг навд дээр өнөөдрийг хүртэл ирж байгаа хүмүүсийн ингээд зөвлөгөө авч байгаа байдлыг нь харахад дандаа хосуудын харилцаа, аль эсвэл гэр бүлийнхээ тийм ямарваа нэгэн харилцаанд өөрсдийнхөө тийм хил хэмжээ хязгаар гэдгээ ерөөсөө мэдэхгүй тийм хүмүүс зөвлөгөө авах гэж ирдэг л дээ. Тэр хүмүүс гэр бүлийн зөрчил, харилцааны зөрчил энэ бүхний явж яг энэ хил хязгаараа даваад байна. Аль эсвэл хил хязгаараа өөрөө мэдэхгүй хин нэгний хил хязгаарыг бас даваад байна гэдэгтээ ерөөсөө тийм мэдэхгүй байгаатайгаа холбоотой байгаа даа. Тэгэхээр зэрэг би энийг ярьж үгүй гэдэг нь хүнд ерөөсөө тийм гэр бүлийн харилцаанд ямарваа нэгэн зөрчил үүсгэхэд болвол яг энэ хил хязгаар өөрийн мэдлгүй давагдаад байдаг. Өөрийн мэдлгүй зөрчигдөд байдаг асуудал гардаг. Тэгэхээр зэрэг энэ хил хязгаараа зөрчөөд байна. Хил хязгаар даваад байна гэдгээ бид яаж мэдэх вэ гэхээр тэрийг бол яг бидний дотор байгаа мэдрэмж гэдэг юм өгдөг. Тэр мэдрэмж маань яах вэ гэхээр бидний дотор байгаа дотор хүн шүү дээ, тий. Тэр дотор хүн маань өөрийн мэдлгүй заримдаа ингээ бухимдаад ирдэг. Яагаад байгаагаа мэдэхгүй бухимдаж ирдэг. Тэгэхээр яхав хүмүүсийн хил хэмжээ хязгаар нь ингээд зөрчигдөд байгаагийн хамгийн ихний илэрэл бол тухайн хүн өөрийн мэдлгүй тийм уур уцаартай байдалд тавгүй байдалд орох мэдрэмж байна. Тэгтэр зэрэг яагаад би энэ тавгүй байдалд орж байна? Яагаад би уурлаад байна, уцаарлаад байна гэдгээ өөр дээр олж мэдрээгүй хүн яадаг вэ гэхээр тухайн харилцаж байгаа хүнийхээ хил хэмжээ хязгаарыг бас зөрчөөд ингээд бүр муухай үйлдэлүүд хийгээд эхэлдэг. За тэгтэр зэрэг нэгдүгээрт уур уцаар ямарваа нэгэн тавгүй байдлаар илэрдэг байна. Хоёр дахь нь яах вэ гэхээр хэдийгээр чамд тавгүй байгаа ч гэсэндээ чи яах вэ? Энэ хүнд хилээд ч нэмэргүй дээ. Энэ хүн ч ямар тэргүү засардаг биш гэсэндээ ерөөсөө тэрийг ингээд орхидог асуудал байдаг байна. Тэгтэр зэрэг яагаад бид нар энэ асуудлыг ингээд би энэ дээр явж гингүй хараад явж гинэ. За яагаад бид нар энэ бүхнийг орхидог вэ гэхээр зэрэг энэ хүнд хилээд ч нэмэргүй хид удаа намайг ингээ гомдоосон юм чинь би энэ ямар ч нэмэргүй юм биш гэсэндээ бас ингээд орхичдаг. Жишээлбэл би өнгөрсөн хугацаанд маш их тийм хурам эхлэлт гэр бүлийн гадуур харилцаа гэдэг юм дээр маш их хүмүүс зөвлөгөө өглөө л дөө. Тэрэн дээр хүмүүс яаж юм гэхээр ингээл нэг уйчилчаар эдгээр ингээ улам давраад ах юм биш үү? Ингээл улам давраал намайг хуураад байсан гэж охид бүсгүйчүүд минь ярьдаг л доо. За энэ дээр би юу хэлэх гэж байна гэхээр та өөрийнхөө хил хэмжээ хязгаарыг тэр хүмүүс тодорхой байдлаар ойлгуулаагүйгээс болж байгаа юм аа. Яг энэ хүртэл чи явж болно, энээс цааш болохгүй гэсэн тийм хил хэмжээ хязгаар гэдгийг чи тэр хүнд ойлгуулаагүй учраас тэр хүмүүс давтаад байгаа. Тэгэхээр яах вэ? Чи хэрвээ тэр хил хэмжээ хязгаараа эрүүл байдлаар өөрийгөө зөв хэмжээнд ойлгуулаад сурчих юм бол ахиж ийм юм гарахгүй байх магадлал маш их байна. За тэгтэр зэрэг 3 дахь бидний хариулт үзүүлэх арга маань юу вэ гэхээр зэрэг ямарваа нэгэн байдлаар яаж иж байгаад би энэ хүнд өөрийгөө зөвөр ойлгуулъя. Би өөрийнхөө хил хэмжээ хязгаар гэдгийг энэ хүн над дээр ямарваа нэгэн байдлаар зөрчхөөс нь өмнө би энэ хүнд өөрийгөө ойлгуулах нь зөв юм байна гэдэг. Тийм 3 дахь хариулт байгаа. Тэгтэр зэрэг би хүмүүст хэлдэг л дээ. Гаднаас орж ирэл жишээлбэл би ээж хүн гаднаас орж ирэл хүүхдийн гутал ингээл коридорт ингээд хөвтөж байгааг хараад би гівгэнд уур хүрэл явчихсан. Гэхдээ энэ гутлаа янзалчихад яана. Яг энэ дээр ямар хил хэмжээ хязгаар зөрчигдөж байна гэхээр орон зайн хил хэмжээ хязгаар, дээр нь хариуцлагын хил хэмжээ хязгаар гэдэг юм зөрчигдөд эхэлж байгаа. Тэрний юу вэ гэхээр зэрэг орон зай гэдэг нь бол би тэр хүнд өөрийнхөө орон зайн хил хэмжээ хязгаарыг зөв тайлбарлаагүй хүүхдтэй эсвэл нөхөртөө. Коридор гэдэг бол бидний дундын эзэмших орон зай шүү. Тийм учраас энэ коридорт хүн бүхэн өөрийнхөө хариуцлагатай өөрийнхөө хариуцлагыг хүлээнэ гэдэг тийм хил хэмжээ хязгаараа тавигдаагүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг орон зайн хил хэмжээ хязгаар гэдэг юм байна. Хэрвээ би энэ орон зайн хил хэмжээ хязгаар дээр коридор гэдэг бол бидний дундын юм цэвэрлэх хариуцлага хүлээх нь миний хариуцлага хүлээж байгаа учраас би энэ дээр хин хаана юу байхыг би та нарт хил хэмжээг нь зааж өгье шүү гэдгийг анханасаа ингээд харилцаанд ил тодорхой болгоод өгчих юм бол бидний хувьд энэ зөрчил бас байхгүй болох магадaltaй байна.
За одоо эхнэр нь хэлсээр байтал энэ одоо би чамайг нэг удаадаа уйчлаа, хоёр дахь удаага уйчилж чадахгүй шүү гэд хэлсээр байтал нөхөр нь хуураад байгаа явдал дээр яаж вэ нэхэр тэр эмэгтэй тэр нөхөрт харилцааны хил хэмжээ хязгаар, хайрын хил хэмжээ хязгаар, хүндэтгэлийн хил хэмжээ хязгаар гэдгийг тэр хүнд тодорхой болгож өгөөг байгаа. Бидний одоо өөрийн үн цэнд хүртэл хил хэмжээ хязгаар байдаг. Бидний хүндлэлт хүртэл хил хэмжээ хязгаар байдаг те. Гаднаас орж ирэхэд нөхөртөө аягтай цагаа би бариад өгч байгаа маань миний хүндлэл болвол одоо тэр нөхөр суучаад хөөш чи надад цай хийгээд өг гэж хэлж байгаа бол миний хүндлийн хил хэмжээ хязгаарыг давж байгаа асуудал болоод ирж байгаа. Тэгэхээр яхав гэр бүл гэдэг маань хил хэмжээ хязгаар гэдэг юм а. Заавал хоорондоо харилцаа гэдэг юмар бид нар хоорондоо зөв зөвөр ойлголцох ёстой болж байгаа. Тэгэхээр хэрвээ би харилцаагаа нөхөртөөгөө зөвөр хийж чадахгүй, гэр бүлтэйгээ зөвөр хийж чадахгүй, дээр нь өөрийнхөө хил хэмжээ хязгаар гэдгийг тэр хүнд зөвөр ойлгуулж чадаагүй, зөвөр илэрхийлж чадаагүй цагт би дандаа ямарваа нэгэн буруу хил хэмжээ хязгаар зөрчсөн үйлдэлүүдийг би нөгөө талаас аваад идэг юм аа. Тийм учраас бидний хамгийн гол юм чинь хайрын хил маань энэ харилцаа гэдэг юм чинь гараад ирж байгаа. За тэгээд түүн дээр нэмээд би юу хэлхийг хүсэж юм гэхээр яг энэ хил хэмжээ хязгаар гэдэг юм ярьж байгаа тохиолдолд хэд хэд юм дээр анхаарах хэрэгтэй юм аа. Нэгдүгээрт юу их тэр зэрэг нэгэнт бид нар хил хэмжээ хязгаар ярьж байгаа тохиолдолд хил хэмжээ хязгаарын буруу зөв гэдэг ойлголт байдаггүй юм шүү. Буруу зөв гэдэг юм гараад ирэхдээ зэрэг яхав ямарваа нэг юм миний буруу бол чиний зөв гэдэг ялагдагч гэдэг юм гараад ирдэг. Тэгэхээр гэр бүлийн хил хэмжээ одоо харилцааны хил хэмжээ хязгаар, хайр хүндэтгэл гэдэг юм ярьж байгаа тохиолдолд би өөр хүн, чи өөр хүн яг энэ хил хэмжээ хязгаар чинь буруу зөвдөө биш. Одоо чиний хил хэмжээ хязгаар, чиний гэр бүл, чиний амьдралын тухайн үед өссөн орчин, хүмүүжил, эцэг эхийн чамд өгсөн хүмүүжил тэр бүхнээс хамаарч байгаа. Минийх бол бас би шал ондоо гэр бүлээс гарч ирсэн учраас миний гэр бүлийн харилцаа, миний тухайн үед авсан хүмүүжил, итгэл үнэмшил маань ондоо юм а. Тэгэхээр энэ дэр ондоо энэ зүг буруу гэхээс өмнө чинийх нэг хэсэг, минийх нэг хэсэг, чи бол ондоо, би бол ондоо гэдэг тийм юм ярьж байгаас энд ерөөсө буруу зөв гэдэг юм яригдаг юм шүү. Тэгэхээр зэрэг яахав өнөөдөр би ямар өөр нэг гэр бүлд өссөн байж болно те. Жишээлбэл одоо гэр бүл дотор манай аав үг хэлэх хэрэгтэй, ээж одоо зөвхөн даган зохицох хэрэгтэй гэр бүл байж болно л байж гэж бодъё л доо. Тэгтэл би өөр нэгэн хүнтэй уулзлаа, тэр хүн маань болохоор маш чөлөөтэй ээж аав нь ижил төвшөнд харьцдаг гэр бүлээс гарч ирсэн бол тэр хүн яах вэ гэхээр зэрэг чиний хэлсэн үг ч гэсэн яг 100% хүчтэй, миний хэлсэн үг ч гэсэн 100% хүчтэй. Эцэг хүн заавал гэр бүлийг авч явах ёсгүй, хоёулаа 50% одоо хүч бүх юм оруулах ёстой гэр бүл гэдэг тийм нэг шал ондоо байдлаар итгэл үнэмшилтэй өсөж гарч ирнэ дээ. Тэгэнгუთ би юу гэж бодох вэ гэхээрс окей, би бол өөр хүн, энэ бол өөр хүн. Энэ хүний ингэж өссөн, ингэж одоо хил хязгаараа өөрөөр илэрхийлж байгаа нь ерөөсө буруу юм биш. Энэ хүний хувьд ийм юм байна. Миний хувьд харин ийм. Миний хувийн хил хязгаар ийм шүү гэдгээ зөвөр тэр хүнтэй ойлгуулах тийм үйл явц болоод эхэлж байгаа. За нэгдүгээр тийм ба. Хоёрдугаарт юу вэ гэхээр зэрэг чиний хил хязгаар яг саяныхтай те ярьсантай уялдуулаад хэлэхэд чиний энэ гэр бүлийн харилцааны хил хязгаар буюу одоо чиний зан үлийн хил хязгаар гэдэг чинь зүгээр нэг бетон цутгацсан юм байдаг юм бишээ. Ингээд бат бих ингээд цутгацсан юм байдаг биш. Чиний хуучин хил хязгаар шинэ хил хязгаараар солигдох боломжтой байдгийн шүү гэдгийг би хэлэх гэсэн. Тэрний яах вэ гэхээр зэрэг өнөөдөр чи магадгүй би гэдэг үслээр ингээд явж бодол чи бид болоод ингээд нөхөртөө суулаа штэ тий. Тэгэхээр зэрэг яахав би гэдэг үзлээсээ би баг ч гэсэн ингээд хайж өгжиж бид гэдэг үзэл рүү орох болж байгаа. Тэгээд эрэхтэр зэрэг миний гэсэн хил хязгаар би өнөөдөр чөлөөтэй байх хэвээр. Би өнөөдөр одоо юу гэдгийг те хинтэл бол хинтээ одоо секси хэрэгтэй гэдэг тэр хил хязгаар маань нөхөртөөгөө ярилцсны үндсэн дээр үгүй чи бит хоёр одоо моногами гэдэг тийм харилцааг хоорондоо бий болгохыг хүсэж байгаа. Чи бит хоёр биенээ сонгосон бол тийм юм байхгүй, тийм болохоорс бит хоёрын хил хязгаар одоо үнэнч байдал гэдэг юмар хязгаарлагдаад эхэлж байгаа шүү гэд ингээд хоорондоо харилцаад ирэхээр гэр бүл гэдэг юмыг сонгоод миний одоо өмнө бодож байсан тийм хил хязгаар маань хумигдаад ирэх жишээтэй. Тэгэхээр яахав би нөхөртөө болсноор нөхөр бит хоёрын харилцаа магадгүй нөхөр маань урдаас хэлж магадгүй хоёлаа юм нээлттэй харилцааг эрхэмлэе. Тэгвэл чинийх ч нээлттэй, минийх ч нээлттэй гэвэл би тэрэн дээр окей би тэгтэл
ухааны ажилтай болсон юм чи би нэг л хүнтэй моногами гэдэг харилцааг эрхэмлээд байхад энэ хүн яагаад надад ийм байна? Тэгэхээр энэ хүний харилцаа миний харилцаа хоёр таарахгүй болоод ирж байгаа биз. Тэгэхээр бид хоёрын үнэт зүйлийн хил хэмжээ буюу одоо хязгаар маань хоорондоо зөрчилдөд ирж байгаа. За яг энэ тохиолдолд би одоо яах вэ гэхээр зэрэг өнөө би хил хэмжээгээ өөрчлөх, аль эсвэл бүр өөрчлөх гэхээр үгүй гэдгийг хэлж сурах хэрэгтэй болоод ирж байгаа. За үгүй гэдгийг хэлж сурснараа чи өөрийнхөө хил хэмжээ хязгаарыг нөгөө хүндээ маш зөвөр ойлгуулад болохгүй одоо зөвөр ойлгуулаад зогсохгүй дээр нэмээд тухайн хүний хил хэмжээ хязгаарыг чи маш гоё амар амгаланаар бас хүлээн зөвшөөрч хэлж байгаа. Тэгэхээр яхав хоёр хүн яриад энэ хил хэмжээ хязгаартаа хоёулаа гэр бүл гэдэг юмаа авч явъя гэдгээ ярьсан тохиолдолд хоёр биенээ амар амгалан байлгах, яг энэ хил хэмжээ хязгаарынхаа дотор амар амгалан байлгах, дээр нь нэмээд одоо аз жаргалтай байх тэр нөхцөлийг өгөөд эхэлж байгаа. За үгүй гэдэг үгийг ингээд хэлж сурснаар чи өөрийнхөө хил хэмжээ хязгаарыг ингээд хадгална гэж байгаа бол үгүй гэдэг юм чинь чиний хил хэмжээ хязгаарыг ямарваа нэгэн байдлаар чиний тархийг угаах байдлаар аль эсвэл энэ хил хэмжээ хязгаарыг чинь ямарваа нэгэн байдлаар үгүйсгэх тийм нөгөө талаас 3 янзын стратеги буюу тийм тактик гарч ирж болно. Энэ дээр ч маш их анхаарах хэрэгтэй. Тэрний юу вэ гэхтэрс нэгдүгээрт тухайн хүн юу гэдгийг те одоо чам дээр чи стонерэ ингээд ахтай яадгийн чи хүний эхнэр болчоод ингээд ахтай яадгийн аль эсвэл хүүхдүүд тэгдэг штэ. Чи станаар ээж намайг ингэж гомдоогоод тахтай яад ингээд гин буруугийн мэдрэмжийг чамд өгөх тийм оролдлого гарч ирж магадгүй нөгөө талаас. Тэр нь те одоо аль ихнэр хүн юм байх ёсгүй штэ. Аль ихнэр гэдэг чинь нөхөртөө хоолоо хийж өгдөө штэ ч юм уу те. Чиний нөгөө хил хэмжээ хязгаарыг чинь ямарваа нэгэн байдлаар сулруулах гэсэн оролдлогод чи тэгтэл чинь тухайн өдөр өөртөө өөр юм төлөвлөсөн байдал чинь нөхөр чинь чамаас тийм юм шаардаж болно. Аль эсвэл хүүхэд чи юу гэх тэр ээж чи инкерс чинь зэрэг би гомдчих штэ. Чи миний энийг хийгээл өгчхөлдөө гэл ингээл чамаас гуйх ч юм уу те. Тэгтэр зэрэг чи энэ байдлаас ийм байдалд орохгүй тулд чи ийм одоо ингэж хэл хэмжээг одоо зөрчилдүүлэхгүй тулд ийм юм дээр анхаарах хэрэгтэй болж байгаа. Хоёр дахь тактик юу гэдэг вэ гэхтэр зэрэг нөгөө талаас ирэх хоёр дахь тактик маань чамайг сайшаа магтах байдлаар тактик одоо нөгөө өөрийн талд хэл хэмжээ хязгаарыг чи уруулах тактик гарч ирж магадгүй. Тэрний яах вэ гэхтэр зэрэг энийг чи л хийж чадна. Энийг чи л хийж чадахгүй бол өөр хин хийж чадах байд. Гэт ингээд тэгэр яхаа нөгөө хөөргөөл авил хийгээл ан шүү дээ гэдэг тийм юм гараад ирж байгаа. Тэгэхээр энэ дээр үгүй энэ хүртэл би хийн би чадна тэгтээ би хийхийг хүсэхгүй байна гэдгийг тэр хүнд ойлгуулах хэрэгтэй болж байгаа. Хүүхдүүд бол жишээлбэл тэгдэг шүү дээ. Ээж би чадахгүй шүү дээ. Чи л хийж чадахгүй өгөхгүй бол надад өөр хин хийж өгөх юм. Би чадахгүй шүү дээ гэд хүүхдүүд суудаг. Тэгэхээр яхаа хүүхдээ өөрийнхөө хил хэмжээ хязгаар гэдэг ямиг мэдэрдэг. Хин нэгний хил хэмжээ хязгаар гэдэг ямиг хүндэлдэг хүүхд болгоё гэж үзвэл яг үгүй гэдэг дээрээ чи бат зогсох хэвээр. Зарим үед чи үгүй гэдгээ чи бат зогсох шаардлагагүй ч гарч магадгүй. Тэрэн дээр ямар одоо асуулт өөр дээрээ тавих хэвээр вэ гэхээр яг үндэ би энийг хүсэж гин үү гэдэг ямиг. Чи хэрвээ хүсэж байгаа бол тэрийг хий. Зарим ээж нар зарим одоо эхнэрүүд яадаг вэ гэхээр өөрөө хүсээгүй хэрнээ хүүхдийнхаа сайн сайхны төлөө аль эсвэл нөхрийнхөө сайн сайхны төлөө тэр хил хэмжээ хязгаараа зөрчүүлээд яваад байдаг. Тэгэхээрээсээ зэрэг тэр ингээд одоо явж байгаад хизээ нэгэн цагт дэлбэрэх аюулд орж байгаа. За тэгээ 3 дахь тактик маань юу вэ гэхээр зэрэг маш олон хүмүүс хэрэгэлдэг л дээ. Ерөнхийдчилсэн аргаар хэрэгэлдэг. Эмэгтэй хүн чинь юм байдаггүй шүү дээ. Эрэгтэй хүн тийм байх хэвээр. Муусан хүүхнүүд ингэтгэл байхгүй юу гэд ингээд эхэлдэг. За энэ бол чиний хил хэмжээ хязгаарыг зөрчүүлэх гэсэн бас нэг арга тактик юм шүү. Тэгэхээр зэрэг ийм юм дээр ерөөсөө чи одоо ямарваа нэгэн байдлаар бууж өгөх гэж хэлэх нь хайшин тий ямарваа нэгэн байдлаар чи хүсээгүй тохиолдол ийм юмыг ерөөсөө чи хүлээн зөвшөөрөх ёсгүй юм баамаа. За ингээд хил хэмжээ хязгаар гэдгээ гэр бүлдээ ингээд тогтоогоод өгчөөд одоо жишээлбэл энэ миний хил хэмжээ хязгаар энэ чиний хил хэмжээ хязгаар гэдгээ би биендээ тогтоогоод өгсөн гэр бүлүүд бол барагтаал тийм харилцааны хэрүүл зөрчил гэдэг юм руу ороод байдаггүй. Жишээлбэл яг манай гэр толох дээр зэрэг одоо гэр цэвэрлэх одоо гэр бүл одоо ямарваа нэгэн байдлаар гэрийн одоо
эмх цэгцтэй байдалд анхаарах тэр маш их зөрчил гардаг л да. Манай хүү, манай нөхөр бид гурав амьдардаг тохиолдолтой. Тэгэхээр зэрэг яадаг вэ гэхээр энийг манай хүү надад маш гоёор тайлбарлаж өгсөн. Ээжээ, энэ миний өрөө. Энэ миний өрөөнд бол чи юу ч хийх ирэх байхгүй. Чи орж ирээд энэ гэрэг өрөөг цэвэрлэх ч ирэх байхгүй. Энэ өрөөгөө цэвэрлэх гэж надаас шаардах ч ирэх байхгүй. Энэ бол миний өрөө. А хэрвээ коридорт миний гутал одоо тий коридор гэдэг чинь нөхрийн миний хүүхдийн ингээ 3 хүний хэрэглэх орчин болж байгааз энд миний одоо гутал ингээд хөглөрч явах юм бол чи тэрэн дээр шаардлага тавих хэрэгтэй. Тэрнээс бус дээр чи миний өрөөнд орж ирэх шаардлага тавих эрхгүй. Яг инхээр зэрэг яах вэ? Би хүүхдийн өрөөнд дээр болж байгаа асуудалд би хүүхд дээр ямар ч шаардлага тавих эрхгүй болж байгаа. Тэгээд цэвэрлэх юм дээр болохоор галзуух банны өрөөг жишээлбэл би цэвэрлдэг болохоор яг тэрэн дээр би шаардлага тавьдаг. Коридор том өрөө, унтлагын өрөө нөхрийн одоо эрх мэдэлтэйдэг. Тэрэн дээр бол нөхөр энийг тэгэлдээ энэ яагаад ингэчв гэдэг юм нөхөр тавих шаардлагатай болчихдог. За ингээд эрэхтэр зэрэг бид нар өөрийнхөө амиг орон зайн дээр нэмэтэ хайрын, хүндэтгэлийн, сексийн одоо өөр юу гэдгийг ёс суртахууны, зан заншлын, үн цэнийн гэсэн тийм хил хэмжээ хязгаараа бид нар бие биендээ тавиад эхлэх дээрээсээ зэрэг бид нар яг бие биендээ зөвөр ойлгуулад эхлэхээр хэрүүл гэдэг юм байхгүй болоод ирж байгаа. Жишээлбэл нөхөртөөгөө ингээд муудалцсан үед тийм эмэгтэйчүүд дээр одоо маш их гардаг. Нөхөртөөгөө муудалцах буюу нөхөр нь 10-аар тавьсан асуудал дээр одоо энэ хүнийг уучлах уу байх уу гэдэг дээр тэд нар асуудал гаргадаг. Энэ дээр болох дээр зэрэг яг хил хэмжээ хязгаар гэдгээ зөвөр хилээд өгсөн тохиолдолд энээс илүү чи цаашаа явж болохгүй, энээс илүү би одоо цаашаа хэтэрч болохгүй гэдгээ зөв ярилцсан тохиолдолд тэрнээс одоо тэг хэтэрсэн тохиолдол гарах юм бол ялчгүй үгүй гэдэг юмыг хэлшил ёстой болж байгаа. За үгүй гэдэг юмыг хэлснээр яах вэ гэхээр хүн эрх мэдэл гэдэг юмыг гартаа хадгадаг юм аа. Үгүйг хин сайн хамгийн сайн хэлж чадна. Тэр хүн бол гартаа эрх мэдлийг атгсан байдэн шүү. Тиймээс та нар үгүй гэдгээ зөвөр илэрхийлж сурах. Үгүй гэдгээ зөвөр хэлж сурсандаа бидний одоо хэл хэмжээ хязгаар гэдэг юм аа. Хамгийн сайнаар мэдрэх тийм нэг юм байдэн шүү гэж хэлье. За тэгээд өнөөдрийн хичээлийг би үгээр дуусгая. За манай одоо нөгөө хичээл маань шинэ онлайн курс маань өнөөдөр эхэлсэн байгаа. Оройн 8:30-аас эхний хичээлүүд явагдана. Тэгтээр зэрэг группээр орох хүмүүс маань 8:30-аас хичээл явагдана. Группээр бус ганцаарчилсан байдлаар одоо хичээлд хамрагдаж байгаа хүмүүст бас 8:30-аас та нарт хичээлийн бичлэг буюу өмнөх хичээлийн одоо өмнө орсон курсын бичлэг очие шүү. Тэгэхээр 8:30-аас бүгдээрэнд нь ижил ингэж хичээл очих учраас та нар одоо 8:30-аас хичээлдээ хамрагдаарай гэж хэлье. За тэгээ өнөөдрийн хичээл минь ингээд өндөрлөлөө. Тэгэхээр дараагийн хичээл дээр юуг сонсохыг хүсэж байна, яахыг хүсэж байгааг би групптэй бичиж асууя гэсэн бодол байгаа. Пэйждээ бичиж тэгэхээр та нар тэрэн дээр бас идэвхтэй оролцоод ямар сэдвээр хичээл авахыг хүсэж байгаагаа та нар хэлэх боломжтой шүү. За тэгэхэд баярлалаа та нартай. Баяртай.